За hello guys. Одоо жил бичлэг хийгээгүй эцэст энэ одоо ингээд фишчин бичлэг ирээдүүлээ эргээд уулзж байна. Өнөөдрийн бичлэгээр би та нарын нөгөө нэг хүсэжсэн одоо хаанаас хурдан их мөнгө олж олох, хаанаас хурдан их level up хийх гэх мэт талаар ер нь бол маш гоё тайлбарыг хүргэе зөө. Та нар угаасаа намайг яаж ийм их мөнгөтэй байдаг, тэгээд яаж 1000 level хүрсэн талаар мэдхийг хүсэж байгаа байх гэж бодож байна. За тэгээд шууд бичлэгтээ орой. За тэгээд сүүлийн гарсан шинэ апдейтаар ер нь бол мөнгө олох амар амархан болцсон. Ер нь тэгээ level up хүртэл хийх амар амархан болцсон байгаа. Гэхдээ ер нь бол та нар level up-аа хурдан хийх юм бол энэ shop-н дээр дараад доош ингээд гүйлгээд game pass дээр дараад энэ double XP гэдэг энэ байгаа. Энийг ингээ худалдаад авцсан ер нь бол дээр шүү зөө. За тэгээд хаашаа явах вэ гэхэлэр нэг чинь Grand Reef-ийн газар байдсан шүү дээ. Тэр газар дээрээ ирчээд Zeus-ийнхаа хартыг ашиглаад ийшээ доош ороод зүгээр л ер нь бол ингээд бүх level up хийх боломжтой. Тэгээд мөнгө олох боломжтой газар нэг болцсон заяа. Тэрэн дээр нь амар гоё баярлж байгаа. Одоо ингээд хувцас өмсөөд за шууд доош шумбаад орё. Тэр газар мазар нь бүр амар амархан заяа. Гэтэ мөнгө олохын тулд нэг яг хідэн род хэрэгтэй л яг тогтсон хідэн родтой ижиж мөнгө level 2 чинь нэмэгдэнэ. Тэгээ тэр нь ямар род юм бэ гэхлээр за би одоо тайлбарлаад өгье заяа. За энэ дэр ингээ гараад ирлээ. Энэ дэр ингээ загасчлахад ер нь бол хамгийн түрүүнд их мөнгөтэй болъё гэж бодож ивэл заяа. Хямдхан арга гэх юм бол depth rod дээрээ нэг ямар enchant вүлээ. Quantum гэдэг нэг enchant үүдэн штэ. Энэ дэр quantum enchant хийж болно. Тэгээд энэ дэр ер нь бол бас яг хайстайгаар нь ойлгож болно. Тэгээд энэ Rod of the Forgotten Fang гэдэг энэ дэр бас quantum enchant хийж болно. Та нарт энэ Rod of Forgotten Fang авахд амар hard гэж бодоод ивэл бахан арай өөр болгож олон заяа. Одоо энэ шинээр гарсан энэ Zeus Rod эдэр чинь бүр амар байгаа шүү дээ. Тэгээд доош буулгаад энэ Kraken Rod энэ бүр амар болцсон байгаа заяа. Та нар нөгөө нэг мутантын ядгийг мэдгүй байгаа хэ. Гэхдээ мутант нь бүр 10 үржүүлдэг болсон мөнгийг. Загасны үнийг 10 үржүүлэн заяа. Тэгээд зарим нэг загас ингээд барина штэ. Тэгэх юм бол зарим нэг загас барихад чинь тэр загасыг чинь хоёр ширхгийг шууд гаргаад ирнэ заяа. Тэгээд 3 дахь пассив нь юу юм бэ гэхээр одоо энэ tentacle гэдэг энэ мутант энэ бүр негатив tentacle гэж. Оо вау. За энэ бүр амар үнэтэй болох нэ. За тэгээд нэг иймэрхүү ер нь бол юм байгаа. Энэ болохоор жоохон 5% chance тэр нь жоохон балай. Амар ховроол гэсэн ер нь бол. Гэтэ яг хөө мөнгө олохын хувьд бол амар их л дээ. Тэгээд та нар бүр арай хямдхан мөнгө олъё гэх юм бол энэ Aurora Rod гэдэг байгаа заяа. Энэ Aurora Rod энэ. Та нар энийг аваад зөвөр амар их мөнгө олж олно заяа. Яг энэ газараас. Тэгээд өөр гэх юм бол бас нэг мөнгө олдог Rod мод ганц хоёр байгаа. Зүгээр л нэг Quantum Enchant, эсвэл Abyssal Enchant игээл мөнгө олчих болно. Тэгээд энэ Heaven Rod байна. Энэ болохоор шууд пассиваараа өөр мөнгө олно. Тэгээд хамгийн гол юм тэгээд 225 лактай, Infinite килограммтай, Resilient нь 30 заяа. Тэгээд энэ бүр амар. Ер нь бол амар. За тэгээд одоо шууд level up яаж хийх вэ гэхлээр орё заяа. Та нарт level up хийгээд нэг Wisdom Rod гэх тэр хэрэг болно. Тэрийг би ч өөрөө аваагүй байгаа. Гэхдээ Wisdom Rod-гоо level up хийн гэх юм бол энэ Noble Life Rod-ыг ашиглаж болно. Гэхдээ Noble Life Rod байхгүй бол хамгийн энгийн жишээ заяа. Энэ Abyssal Depth Rod. Энэ дээр болохоор enchant-ийг нөө нэг Clever Enchant гэдэг байгаа. Тэр Clever Enchant нь 2.25 үржих гэдэг байгаа. Тэр enchant-ийг хийчих юм бол ер нь бол энэгээр ингээд шууд нэг дараал явчих болно доо. Одоо bait нь гэх юм бол Rod of Depth дээр нэг Rapid Catcher гэдэг энийг ашиглах юм бол та нар одоо шууд загас авч болно. Instant Catcher. Тийм ямар ч shake гэдэр хийгээд шаардлагагүй ингээл бэрчил. Үнэн амархан заяа. Яг гоо тэгээд зарим нэг загаснууд нь жоохон хаардалтай. Тэгэхээр No Life Rod хэрэг болно заяа.
No Life Rod-ны пассив нь ер нь л амар сайн штэ. Тэгээд тэр нь бас нэлээд л хэрэг бол. Энэ ямар бэргэдэггүй гай. Залам тайван байл та. Энэ бүр ямар чанга залуу вэ хөөе. За тэгээд одоо шинэ апдейтаар юу гарсан юм бэ гэх юм бол энэ манай Valentine's Day гэд бороо байна. Энэ бороотой ярих юм бол та нар ингээд юм авч болох юм билээ. Энэ болохоор bobber. Энэ болохоор bait. Энийг би өөрөө авах болохоос юм мэдэхгүй юм л та. Тэгээд ер нь бол над чиг сингл хүмүүс жоохон хэцүү л дээ энэ ч ганцаараа ингээд нэг эмэрхүүлэн. За тэгээд дараагийнх нь болохоор нэг Volcano гэдэг нэг нэмэгдсэн юм бэлээ. Би бол тэрүүгээр бичлэг хий гэж бодож байсан гэсэн тэгээд амжсангүй. Roslit Pay тэр нөө нэг галтуул аваад идэв штэ. Тэр галтуул нь болохоор амар томроод яасан юм шиг байлээ. Тэр яг энэ ингээ хагараад ороод ирсэн зөө. Одоо энэ сэлвэл баг агуу бэ. Йоо буцалж маслаад хаагаж магараад энэ бүр алхахны. Тэгээд энэ хэв дээр нэг хүн бэдэг санагдаад байна. Тэгээд энэ чинь Quentin чинь ярьж яаж магаад уулз юм болоод нэг яадаг санагчин. За энэгээр болохоор limited fish дээр нь дараад Ashfall дээр нь. Ashfall дээр нэг ингээд бүх залуучуудын ер нь биелүүлчихдээ юм билээ. Тэгээд ямар нэгэн юм хийх хэрэгтэй юм шиг. Ер нь бол ингээд бүх залуучууд биелүүлээд тэр нэг хүнтэй нь уулзаад ер нь болоо юм шиг үлээ. За тэгээд дахин сануулж хэлье манайхаа. Та нар ингээд level up хурдан нэммээр ивэл ер нь бол deep throat дээр нэг rapid catcher гээд би ер нь бол хамгийн төгс зохицол заяа. Тэгээд яг тогтсон газар тэрээ та нар саяны Kraken Food руу орж чадахгүй гэх юм бол нэг тэр дарагж байгаа Forsaken Shores гэдэг нэг газар байгаа шүү дээ. Тэр газар чи яг нэг жижигхэн нэг хэсэг байгаа заяа. Тэр хэсэг газраас нь зүгээр нэг загас өрөөл ер нь нэг Captain's Goldfish гэх маятыг загас идэв шүү дээ. Тэрийг нь бэрээл болоо. За энэ дээр ирчлээ. Тэгээ хэдүүлээ сайхан бэрээл болоо. За sorry guys, сая Discord server-ээс жоохон их мэддэгдэл яриад жоохон алдчихлаа. За. Шууд бэрхт. Одоо энэ харж байгаа. Энэ Goldfish-ийг ингээ бэрнэ. Яг гоо энэ тийм амархан харагдахгүй гоц гэсэн. Яаж ч нэг хасах юм байхгүй. Тэгээ та нар харж байгаа энэ XP бол айгүй ихийг өгнө. Тэгээд ер нь бол эндээс ингэж бэрээд ер нь бол XP-гээ фармдаж олон зэ. Дөнгөж эхэлж байгаа хүмүүс. Би бол 500 level хүрэхдээ бол энд фармж ийсэн өөр бол. Тэгээд энийг жоохон нервлсэн байлээ л дээ. Тэгээд саяны event-ний хэсэг газараас нь бас загас ирж болно. Нэг шинэ эпизод нь болохоор нэг иймэрхүү юм ба. Тэгээд level up мөнгөний юм нь болохоор энэ зэ. За тэгээд одоо шинэ гарсан Kraken маркийн гэх юм бол яаж дүүр зургийг харуулъя та. Orc бол юм бэ. Шүд мүдтэй. Энэ бол алуурчаа хайлам гэж явдсан шүү дээ. Тэгээд Sparkling Shine нь болохоор иймэрхүү зэ. Бүр улаан neon энийг одоо юу гэдэг юм. Sparkling болохоор зүгээр юм гэрэлтдэг юм. Kraken за надад байхгүй байна. Тэгээд Megalodon. За энэ бол манай үзэгчдийн нэг хүнээс нөхсөн Megalodon байна. Тэгээд би нэр нь харуулж чаддгийг. Ямар ч амар том загас байгаа. За энэ болохоор за энгийн нь болохоор нэг иймэрхүү. Тэгээд саяны Ancient нь болохоор нэг иймэрхүү. За тэгээд ер нь бол ингээл болоо да. За тэгээ бичлэгээ бүрэн үзсэн бол та нар миний ер нь яаж 1000 level хүрсэн тэгээд ер нь яаж ийм их мөнгөтэйгээ талаар ер нь мэдж олно. Level-ийн тал дээр болохоор энэ Abyssal Rod-ыг ер нь санал болгоно. Тэгээд Rapid Catcher
Тэгээ байгаа бол нөө нэг no life rod байна. За тэгээд байхгүй бол та нар нөө нэг бас юу вэ? За тэгээ мөнгөний тал дээр нь болохоор энэ human rod байна заяа. Human rod явахгүй бол зүгээр нөө нэг quantum гэдэг enchant байдэн штий. Exalted relic-ээр унгадаг. Тэр enchant-ыг авахд л болно дөө. За тэгээд ер нь бол мөнгө level 2-ын асуудал бол ингээ шийдэгдсэн гэж найдаж байна манайхаа. За одоо дахиж энэ талаар битгий асуурай. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.